Ер нь манай Монгол улсын чинь тэгээд өгөнцөл хэлнэ шүү дээ. Тэр Veritas демократик гэдэг байгууллага автократ засаглалтай болчихжээ. Дарангуул тогтож байна гэд. Энэ одоо хараа тус байгууллага дэлхийн хэмжээний байгууллага тогтооцол байна л да. Тэр Пакистан, Афганистан энтертэй хавцаа явж байгаа гэсэн байл шүү дээ. Одоо ийм л болчиход байна. Тэрний нэг илэрхийл нь одоо энэ хэрэг юм уу та. Тэгээ энэ засгийн газар энэ манай хууль зүйн дотоод хэргийн яам би ганцхан алтан гэрлийг уруутгах гайгүй. Энэ систем, энэ цагдаа, энэ прокурор ямар шухан ажиллаж байгаа вэ гэдгийг харагдаж байна л да. Баг нь хууларж байна, ард түмэн харж байна. За гэхдээ ямар ч байсныг 30 жил арчилсан замаар замнах гэж оролцсон явж байгаа энэ улс орны нүр царай энэ хэдэн залуучууд болж байна. Энэ залуучууд өөр болсон байж шүү. За бас энэ хүний эрхийн үндэсний комисч гэсэн дүгнэлтэд гаргацсан байна. За наран туяа ирээд энийг уншиж байгаа нэг сайн байна. Бас багч гэсэн ихтгэл найдвар төрүүлж байна. Яаж ажиллаж байна вэ гэхээр ерөөсөө хүн нь байвал зүйл анги нь олдноо. Ямар ч хүнийг ямар зүйл ангаар буруутгах чадах нэ. Эч одоо хэдэн өдөр дараалаад тэр зүйл анги нь өөрчлөгдөө. Тэр хоошлуушгүй үйл ажиллагаа явуулах шаардлагагүй байна гэсэн ийм утга агуулга хүний эрхийн үндэсний комиссаас гаргаж ирж байна шүү дээ. За бас нөгөө талаар бол амралтын өдрөөр 10 цагаас өглөөний үүр цайтал минутын шүүсэн гэж үзэж болохоор байна шүү дээ. Ингэж л ажиллаж байна. Тэр нэг тоног төхөөрөмж тэнд байгаа мэдээлэл одоо хэний дургу хүргээд байгаа юм бэ? Ямар их айцтай байх юм бэ энэ улсууд? Улсууд шилдэ. Энэ их хурл энэ засгийн газар. Юунаас хайгаад байгаа? Хэвлэн мэдээлэх, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх чинь үндсэн хуулиар олгосон. Тэр байтугай хүн төрөختөө дагад бүрдэг зам ёсны эрх шүү дээ. Тэрийг зөрчиж байна. За нэгэн тийм болцсон юм чинь уул нь энэ засгийн газрыг төтгөлж үлээ. За сайд нь төтгөлзээд. Тэр цагдаагийн ерөнхий газрын дарга төтгөлзээд. Тэр кибер гэмтэрхтэй тасгийг удирдлагын төтгөлжүүлж байгаа шалах ёстой. Тэр мөрдөн байцаах үйл ажиллагаа бол халтчгүй байх ёстой шүү дээ. Гэтэл яагаад энд оролцоод байгаа юм бэ? Хууль зөрчигдөд байна. Зүгээр хажуу талаас нь харахад хуулийг дээдэлдэг, хууль захирагддаг ийм байхгүй болоод байгаа юм биш үү гэсэн ийм эргэлзээ ард түмний дунд төрж байна. Энд л дургуй хойдөө шүү дээ. Ингэж чадахгүй юу? Ингэж хийвэл багч гэсэн итгэс хэрэгэх бах. Тэгэхгүй бол энэ ард түмний итгэл олон түмний одоо харж байгаа үзэж байгаа юм бол ямар ч одоо итгэх найдах ийм юмгүй болчиход байна. Эстоник шалаар бүрэн болчлоо шүү дээ. Их хурлын энэ засгийн газрын байж байгаа байдал бол энийг одоо ойлгох цаг болсон байна.